бид Health Set болонгаараа эргээд мэдчилж байна. За манай ерөнхий ивент тэгчээр интермед ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн манай зочноор интермед эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн дотор юмч тэгээ оюун 8 маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ та өнөөдөр өглөө яаж эхэлсэн бэ? Өглөө нь гоё эхэлсэн үү? За өнөөдөр өглөө гоё дулаахан өглөө байна. Гоё эхэлсэн. За ажил дээр очиод хүмүүсээ үзэж агаад тэгээд шууд студ дээр ирлээ. Ирсэн баярлаа. Цаг гаргаад ирсэн баярлаа. Өрсөн баярлаа. За өнөөдрийн маань бүгдээрээ эрүүл мэндийн болонгаараа нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцах байгаа тийм. За тэгэнгүүт нойр булчирхайн ер нь бол би бас өөрөө мэдээлэл уншсан чинь нойр булчирхайн ер нь хүмүүс бас нэг тийм амар анхаарал байдаг мөртлөө үнэхээр чухал хэрэгтэй юм байна шүү дээ тийм үү тийм. За эхлээд мэдээж ер нь чухал хэрэгтэй байх юм. Би яг өөрөөр ойлно бас яг тийм сайн мэддгөө байсан байхгүй тэгсэн. За энэ талаар бидэрт ямар нэгэн мэдээлэл. За нойр булчирхайн нь болохоор байрлалын хувьд бол одоо хөвлийн хүндий дотор нуруу талдаа ард талдаа байрладаг, төв хэсэгтээ байрладаг. Иргэн тойрон болохоор судас одоо ходоод гидснүүдээр ингэж хүрээлэгдэж байрлсан одоо хүний биеийн хамгийн том булчирхал эрхтэн байхгүй. За хэмжээний хувьд болохоор хүн болгонд харилцан адилгүй 15-аас 23 орчим сантиметр. Нэрээ том тийм урт нарийнхан хэлбэртэй эрхтэн байхгүй. За тэгээд гол үүрэг нь болохоор айгүй хоёр чухал том гол үүрэгтэй. За нэг нь болохоор гадаад шүүрлийн үүрэг гэж байгаа. За тэр нь болохоор одоо бид нар хоол хүнс идэнтэй. Хоол хүнс болохоор дотроо уураг, өөх тоос, эслэг янз янзын нөгөө нэг молекул бүтцүүд агуулсан байгаа тийм. Тэрийг задалдаг фермент одоо өөрөөсөө ялгаруулдаг байхгүй. Тэгэхээр хоол задалдаг гол чухал үүрэгтэй гэсэн. Тэрийг нь гадаад шүүрлийн үүрэг гэж хэлээд байгаа. За дотоод шүүрлийн үүрэг гэдэг нь болохоор бүгд чихрийн шижин гэж мэддэг баг тийм. За тэр нь болохоор нөгөө хоол хүнсээр авч байгаа сахарыг ингээд тэнцвэртэй цуснд ингээд байлгадаг тийм одоо ферментийг ялгаруулдаг. Тэрийг нь болохоор дотоод шүүрлийн үүрэг гэж хэлж байгаа. Тийм үндсэн хоёр одоо гол үүрэгтэй эрхтэн байхгүй. Нойр булчирхайн одоо ерөөхдөө яг ямар өвчтөд байдаг вэ те? Одоо яаж өвдгөө одоо нойр булчирхайн өвдөлт нь яаж одоо илэрдэг вэ? Тэгээд ямар одоо хоол хүнстэй юу хэрэглэхэд ер нь нойр булчирхайнд амар муу байдаг вэ? Яаж одоо илэрдэг вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? За нойр булчирхайн өрөвсөл яаж илэрдэг вэ гэдгийг ярихын тулд эхлээд нөгөө юунаас болж өрөвсөд байна гэдэг нь чухал тий. За тэнгүүд нойр булчирхайн өрөвсдөг юм олон шалтгаанууд байдаг. Жишээлбэл одоо эмийн шалтгаантай, за тэгснээ хорт бодисууд одоо химийн бодис, цацраг бодистай холбоотой, бактери вирусын гаралтай, хоол ундны гаралтай гэдэг ийм олон төрлийн шалтгаанууд байгаа. За тэрний одоо Монгол улсад хамгийн том байр суурийг эзэлж байгаа нь бол хоол ундны шалтгаантай байхгүй. Одоо тэгэхээр зохисгүй хоол идэж байгаатай холбоотой нойр булчирхайн өрөвсөл үүсдэг гэсэн. Одоо ямар төрлийн хоол нь ерөнхийдөө яг муу нөлөөлдөг болоо? За хамгийн нэгдүгürt арх ордын. Тий архины одоо хэтрүүл хэрэглээ ордын. Мэдээж одоо стандарт юм болгоны стандарт гэж байгаа. За тэгэнгүүт одоо нөгөө тохирсон хэрэглээ буюу стандарт уултаар ууж явах юм бол одоо нойр булчирхай тэр болгон цочроод байхгүй. Гэхдээ одоо залуучуудын дунд Монгол улсын хувьд бол архины хэрэглээ нэлээд өндөр гэдэгтэй бүгд тэрийг мэдж байгаа. Тэгэнгүүт байнга ингээд архины нөлөө нойр булчирхай цочроод хахаар нойр булчирхай өрсөл үүсдэг. За хоёрдугаар болохоор өөх тос их бүтээгдэхүүнүүд бас хэрэглэхлээр нойр булчирхай өрсөл үүсдэг. За дараагийн нэг шалтгаан болохоор сахар ихтэй бүтээгдэхүүнүүд нойр булчирхай архаг өрслийг үүсгэдэг. Тийм. Ийм шалтгаанууд байдаг байхгүй. Тэгэхээр нойр булчирхай ерөөсөө шууд л хоолтой холбоотой байт юм байна шүү дээ. Бидний одоо бие дотор юу орж ийн, бид нар юу идэж ийн гэдэгтэй ер нь бол байнга холбоотой. Шууд холбоотой байдаг гэсэн. За тэгвэл нойр булчирхайн өвдөлт нь яаж илэрдэг юм болоо? Нойр булчирхайн цочмог болон архаг өрсөл гэдэг хоёр янз байдаг байхгүй ерөөхдөө хувааж үзэхээр тэгэхээр цочмог өрсөл бол маш хүчтэй өвддөг. За нөгөө цочмог өвдсөн хүмүүсээс ингээд асуумж асуухлаар танд одоо яг ямар хуу өвдөлт тухайд мэдрэгдэжсэн бэ гэдээ асуухлаар бараг хутгалуулж байгаа юм шиг маш хүчтэй өвдөж ийн гэж ярьдаг байхгүй юу. За тэгээд нойр булчирхайн тэр цочмог өрслийг одоо тэр доор нэмжилж одоо эмнэлгийн тусламж авахгүй бол одоо амнасаа алдах хүртэл эрсдэлтэй гэсэн үг байлдаг гэсэн үг. За тэгэнгүүт нөгөө архаг өрсөл гэдэг байгаа нь болохоор шинж тэмдэг нэлээд бүдэг явагддаг. Хүнд одоо нэг юм хаяа нэг тийм өвдөөдөж байгаа юм шиг заримдаа гиз сэвлэгээр цанхаагаал эсвэл одоо нэг жоохон тоолондоо дургу болоод эсвэл одоо ингээл гүйл хийлч юм уу тийм шинжүүдээр илэрдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс тэрийг нөгөө нойр булчирхай өвдөж ийн гэж мэдэхгүй яваад идэг байхгүй. Тэгэхээр одоо эхнийх нь одоо яг стейж нь те арай амар худгалуулж байгаа шиг өвдөг мөртлөө яг тэр архаг
бүр аюултай юм нь одоо шатна. Бүр илүү одоо мэддэхгүй тийм байдаг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг за яах вэ гэл нэг юм уугаал те тэгсгээл яваад байдаг байхгүй. Тэгж жагаад нөгөө архаг үрсэл чинь цаашаа дамжирсаар агаад нэг бол цочмог үрсэл болж болно. Эсвэл одоо ингээд олон шатны дараа одоо нойр булчирхай хавтар руу шилждэг байхгүй. Тэгэхээр тэр үед нь онцлох юм бол одоо имчилгээ авахааргүй болсон ч юм уу тийм эцэслийгээд нэргүй болсон үед онцлогддог байхгүй. Ер нь одоо хүн ингээд яг ямар одоо шинж тэмдэг мэдэрчээж ер нь одоо эмчтэр үзүүлэх шатан дээр очоод. За хүн болгонд харилцаа адилгүй. Зарим хүмүүс болохоор ингээд сүтээ заавахад жишээлбэл гид цэвлэгээр цанхаадаг, өвддөг, гүйлгдэг гэдэг. Зарим нь болохоор одоо их өтгөн кофе ч юм уу шоколад идсний дараа одоо хэвлийгээр өвдөө цанхааж ингэсэн ийм зөвөрлөлт байхгүй. Тэгэхээр өөрийгөө сайн ажиглаж агаад үнэхээр ингээд хоол ундтай холбоотой гид цэвлэгээр нэвгүй харгаад тэ илэрдэггүй шинж тэмдэг илрээд ах юм бол ер нь үзүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэхээр үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл зарим хүмүүс чинь за яг зөө гид өвчлээ гэдсэн юм уу те. Тэгээд аргалцдаг те. Тэгэхээр ихэд яг хэм шинж тэмдгүүд мэдэгдөө шууд л эмчд үзүүлсэн дээрээ. Шууд анхны одоо ингээл биеийн дотор яг ходоодны хажууд юм хутгалж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм бол ямар нэгэн им уугаад одоо юу гэдгийг онцлоогүй байж ямар нэгэн болохгүй юм уухаас илүүтэйгээр шууд ямар нэгэн мэрэгжлийн хүмүүстээр очиж зөвлөгөө авахыг бас чухал юм байна те. Яг зөв. Нойр булчирхайн цочмог өрөвслийн үед бол одоо ямар нэгэн байдлаар им уугаад ч юм уу намдна гэж байхгүй. Шууд эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Тэгэхээр ерөөсөө хугацаа алдаж болохгүй гэсэн үг байхгүй юу? Тийм байна те. Манай монголчуудын хувьд болохоор бас эмийн хэрэглийг бас нэлээд хэрэгэлдэг шүү дээ те. Бас зүгээр эмийн сангнаас ороод одоо зүгээр ингээд инаа тэгээд нэг завираа хэлэнгүүтээ им аваад дуучдаг. Яг үүнд дотроо юу болоод байгааг мэрэгжлийн хүнээр шалгуулж одоо юу болоод байгааг мэдээгүй байж ч ямар нэгэн им хэрэглэх болвол айгүй буруу юм байна шүү. За тэгээд тэгвэл нойр булчирхайн одоо өвчнөөс өвдөлтөөс эндээс ингээд яаж сэргийлэх юм болоо? За эхний ээлжинд бол шалтгаан найрлах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За жишээлбэл цусны чулуутай хүмүүс байдаг те. Цусны чулуутай гэж яваад байдаг те. Тэр чинь болохоор нойр булчирхай өрөвсөл бас дам үүсгдэг байхгүй юу? Хоёр төгчор гэсэн үг. Тэгэхээр хэрэв үнэхээр цусны чулуутай бол цусны чулуугаа хэмжлэх хэрэгтэй. За тэгэнгүүтээ архины хэрэглээ байдаг бол архины хэрэглээ бууруулах хэрэгтэй. Өөх тостой зохимжгүй өндөр хоолунд иддэг бол тэрийг бас бууруулах хэрэгтэй. Хэрвээ тэгээд ах юм бол нойр булчирхай өвдөхгүй яваад ах бүрэн боломжтой байхгүй юу? Ер нь босод одоо бид нар өмнөх танаа бас имлэгийн бас дотроо те хоол боловсруулах бас тийм юмч ирсэн. Тэгээ бас нөө эрт илрүүлэх гэдэг бас шинжилгээ те ингээд жил болгоо одоо хүмүүс орохдоо ер нь нойр булчирхайнууд бас тийм эрт илрүүлэх там шинжилгээнд ер нь тогтмол орох хэрэгтэй юу те. Тэгээ нойр булчирхай яг одоо эргэтэн болго өөр гэсэн онцлогтой те. Нойр булчирхай онцлогийн хувьд болохоор одоо нойр булчирхай хавдруудыг ингээд хараад үзэхлээр санамсаргүй байдлаар эсвэл урьдчилан сэргийлэх одоо шинжилгээгээр илүү онцлогдоод байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр яг нойр булчирхай хувьд бол аль болох нөгөө тогтмол ингээ үзлэгтэй ороод яваад ах юм бол хүндэрхээс нь сэргийлэх боломжтой. За дээрэс нь нөгөө дотрын өвчнүүд буюу ходоод, гидс, илэг, цус, нойр булчирхай чинь бүгдээрээ хоорондоо уялдаатай эрхтнүүд ахгүй юу. Тэрнээс ганцхан нойр булчирхайг авч үзэх нь өрөөсгөлээдэг. Тэгэхээр ерөнхийд нь бүгднгийн ингээд үзүүлээд чекап хийгээд явж байгаа хэрэгтэй гэсэн үг. Эрт илрүүлэхийн шинжилгээг ер нь одоо давтамж нь хэр их байх ёстой болоо жилдээ одоо нэг удаа ч юм уу хоёр удаа. За урьдчилан сэргийлэх үйлчлэгийн хувьд болохоор нөгөө наснаас хамаарат бас жоохон ялгаатай байдаг байхгүй юу. За залуу насны хүмүүс буюу одоо 20-с доош насныханд бол одоо суур шинжилгээнүүдээ буюу одоо цусны шинжилгээ, шийсний шинжилгээ, хөвлийн яхаа, цэжнэрийн тгийн гих шинжилгээнүүд өгөөд явхад бол хангалттай. Тэнгүүд одоо 40-с дээш насныханд бол заавалжгүй хоол боловсруулах замын дунгийн шинжилгээ зөвлөдөг байхгүй юу. За дээрэс нь нэмээд хавдрын маркерууд те. Тийм. За тэр шинжилгээнээсээ тулгуурлаад ямар өөрчлөлт гарсан байна харж байгаа дараагийн шатны одоо шинжилгээнүүдийг төлөвлөх үү хэдийн хугацаанд хянуулах уу гэдгээ шийддэг гэсэн үг. Зөв. Надад тэгвэл асуулт нь би ер нь жоохон өглөөний цайгаа уухгүй гарах гэдэг хандлагатай байхгүй юу? Жоохон өглөөний цайндаа зөвхөн нэг ус уугаад гарч маяг юм идэхгүйгээр зүгээр л нэг ус уугаад ер нь аль гарчаад идэв. Та яг энэ дээр өглөөний цай уухгүй байх нь нойр булчирхай одоо өвчлөлт нөлөөлдөг үү? Тодорхой хэмжээнд бол нөлөөлнө. Сүүлийн үед болохоор одоо ингээл өглөөний цай уух нь зөв, буруу, уух ёстой, уусгүй гэл аягүй их ингээл хоёр багтдаг гэдэг чинь тийм. Тэгээ миний хувьд одоо энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд одоо ер нь бол нойр булчирхай болон дотрын өрсөлдөөс сэргийлэхийн тулд ер нь бол өглөөний цай уух хэрэгтэй.
За тэгжээш нөгөө цусны маань ялгаралт нэмэгдэх байхгүй юу. За тэгэхгүй ингээл одоо мацаг бариад удаан барьдаг ч юм уу өглөөжин юм идэхгүй байж гал өдөр гинт хэмжээтэй юм иддэг ч юм уу те. Тэгэх юм бол ялцчгүй нойр булчирхай цочрно. Дээрээс нь цусны чулуу үүснэ. Тэгэхээр цусны чулуу үүсгэх хоёр дахьчаар нойр булчирхай цочр одоо архаг өрсөл үүсэх байхгүй юу. Тэгэхээр ер нь миний зүгээс бол өглөөний цаа гэж зөвлөөр байна. За унаа. Ер нь бас одоо Одоос яг уудаг болох юм байна. нойр булчирхааны одоо өвчин ерөнхийдөө бусад бас одоо дотоод эрэхтэнд бас нэлээд нөлөөлдөг юм шиг нэ. Тэгээд одоо хамгийн ихэнд одоо ямар өөр бусад одоо хажуудлын эрэхтнүүдэд нөлөөлдөг юм болоо. Одоо муу нөлөөлөл хортой нөлөөлөл. За ходоодонд нөлөөлж болно. За тэгээ дээрэс нь гиз буюу одоо нөгөө нарийн гиз, бүдүүн гизтэй тэр хэсгүүд ингээд дам нөлөөлөд бас явж болно. За цочмог өрөвслийн үед болохоор бүр нөгөө нойр булчирхай шүүрлэн хит их ялгараад гизний хүнний дотор хасгардаг байхгүй. Тэгэхээр эргэн тойрныхоо нөгөө эд хэсүүдийг хайлуулад тийм одоо их хүчтэй нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр ингээд ойр тойрныхоо эрэхтнүүдэд бүгдэнд нь нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бас бид одоо доторх эрэхт нэг нь л ер нь жоохон өвчлөөд нэг жоохон хүндрээд ирэхээр босоод бүх эрэхтнүүдийн ингээд тархаад нөлөөлнө гэдэг шүү дээ. Нойр булчирхай бол бүр ингэж хүчлэн ингэж гарч ирдэг гэж шүү дээ. Тэгэхээр бас нэлээд ноцтой юм байна шүү. Тийм шүү. Тэгэхээр манай монголчууд ер нь нийтээрээ одоо иргэн болгон эрт илрүүлэг өөрсдийнхөө бид санаа тавиад нойр булчирхай үндэслэгт ороод ер нь нэг доторхоо яаж нээж ийн дээр очоод өөр өөрсөндөө санаа тавиад стресс бас нөлөөлөх үү? Стресс бол дам нөлөөлнө. За дээрэс нь тамхи бас нөлөөлдөг. Хүмүүс нөгөө тамхи зөвхөн уушгинд нөлөөлдөг гэж боддог тийм шүү дээ. Тэгсэн чинь тамхичин болохоор ходоодны өрөвсөл үүсгэн нойр булчирхай өрөвслээс дам үүсгдэг байхгүй юу? Чи нөгөө бас одоо тамхинаас орж ирж байгаа одоо тэ алкоголоос орж ирж байгаа хорын одоо бас одоо элэг шиг одоо юу яаж байгаа тийм шүүж байгаа цочроод идэг байхгүй юу? Тийм цочроод идэг. Тэгснээрээ нөгөө шүүрлийн булчирхай үйл ажиллагаа нь алдагдаад эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр өрөвсөл үүсдэг гэсэн үг. Таны нөгөө нэг өдөр тутмын одоо практикаас харахад ер нь бол бүр архаг те өвчин тусцаа одоо ирж байгаа хүмүүсээ яг нас нь хэдэн насны орчим хамгийн их одоо тийм хүмүүс ирж байгаа болоо. Өмнө нь болохоор нойр булчирхай өвчлөл ерөнхийдөө бол нэг 50-аас дээш насны тохиолдог байсан. Сүүлийн үед болохоор ерөнхийдөө нэг 30-аас 45 насны ер нь залуужаалаа. Залуужаа дээрэс нь айгүй тоон олон болоод үзүүлж байгаа хүн болгоны нойр булчирхайхоо тэр өөрчлөлттэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хоол хүнсэн дээр анхаарах цаг болсон байна гэдгийг сануулад байна гэсэн үг байхгүй. Тийм үү те. Бас тэгэхээр чин хоол гэхүүр бас тамхи стресс бас оюун санааны гаднаас бидний биед орж байгаа юм болгоно л ер нь нөлөөлдөг юм байна шүү дээ тийм. Зөв. Ер нь одоо ингээд хэдүүлээ цаанасаар болгож байгаа тий. Тэгээ цаанасаар чинь нөгөө одоо айл олгоноор яваал ингээд бууз идээ, салаад ерөнхий тустай шүү дээ тий. Тэгээ бас ингээд кола тий. Одоо газ дундаа, хүд дундаагаар ингээд дарж уудаг. Тэгээ тэр нь бас ингээд нойр булчирхаанд бас нэлээд нөлөөлдөг бах тий хоолтой. Тэрнээс одоо яаж одоо цаанасаар яаж сэргийлэх вэ? За хэдлээ одоо ингээд яг цаанасаар болж байгаа нэг бодъё заяа. Тийм шүү дээ. Энэ бол үнэхээр хэрэгтэй байна. Тэнгүүд одоо ингээд нэг айлд очиад одоо 20-оос 3 бууз идэж штэ тий. За бууз ч юм болохоор ингээд өг тос ихтэй тий. Калори өндөртэй одоо 3 бууз бол нэг ойролцоогоор 250 орчим калори байгаа байхгүй юу. За тэнгүүд араас нь хүүтэн салаад идэж штэ тий. За тэнгүүд нөгөө нойр булчирхай ч бодно штэ. За эднэрийг би газ боловсруулахгүй болохгүй юм ингээд амар их шүүрл ялгаруулаад задлгаал ялгаруулна. Тэнгүүд нь араас нь ингээд айл эз нэг арх үг штэ тий. Харин тэгэж штэ айлаар явж байгаа. За тэнгүүд чинь тэрийг ингээд ууч штэ тий. Тэнгүүд нөгөө нойр булчирхай чинь гинт тэр нөгөө жижигхэн булчирхай царгнууд нь ингээд агшаад тэгээд шүүрлийн амар их ялгаруулж ясна дотроо бүглөрөөд тэгээд өөрийгөө хайлуулад эхэлдэг байхгүй юу. Тэр нөгөө өөх тос боловсруулах хэвээр тэр ферментүүд чинь өөрийгөө хайлуулад эхэлчихин гэсэн үг байхгүй юу. Тэгээл тэр нойр булчирхайны одоо цочмог өрөвсөл болно, архаг өрөвсөл болно. Цаашдаа ингээд нөгөө эргэж сэрэхгүйгээр гинтээд эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр айл болгонд ингээд явна гэдэг юм. Тийм шүү. Нэг айлаар ороход л одоо эн чинь ямар хэмжээний эрсдэлтэй сөрөглөө гарч болох одоо тэнгууд өдөрт за дунджаар 3-аас 4 айл гэдэг юм бол үнэхээр энэ чинь би бол үнэхээр амар ачаалтдаг байхгүй ялангуяа энэ цагаан сарын үеэр бол тий. Манай монголчууд тэгээд баярынхаа үеэр айгүй хүнд хоолууд ялгаадаг хэрэгэлдэг гурил мах эдрийг. Тийм учраас одоо цагаан сар артж байна манай нийт үзэгчдэд зориулж хэлэхэд одоо бүгдээрээ хоолныхоо зөв зохистой эрхлийг бодоод жоохон эрүүл мэндэд бүгдээрээ анхаарай. Бидээс жоохон юу юм асууж байгаа. Ер нь бол одоо нөгөө илэг нь өөрөө ингээд өөрөөрөө ингээд
одоо алкогол хэтрээд уул жоох ингээд байн ба хортой ингээд байгаа ч гэсэн ингээд өөрөө ингээд жоохон нөхөө явчихдаг шүү дээ. Нойр булчирхааны хувьд тийм одоо юу гэдэг юм болоо одоо боломж гэх юм өөрийгөө жоохон нөхөн сэргээх. Эсвэл ер нь ингээд хүн ингээд буруу амьдралаа хийм маяс болоод тэрээ ингээд нойр булчирхаа ингээд улам ингээд байхгүй болгоод тэгээд эцсийн шатанд бол би нөгөө яг ирэхээс жоохон судалсан аахгүй. Тэгээд эцсийн хамгийн амар шат нь болохоор ер нь нойр булчирхааны юм хаалгаанд ороод нойр булчирхаа ахуулах хамгийн хүндтэй ахуулах тийм шатандаа бас хүрдэм байлээ. Тэгээд ер нь нойр булчирхаагүй ер нь хүн амьдрах боломжтой байт юм болов. Одоо нэг бөөрдөд амьдарч болоод байдаг шүү дээ. Нойр булчирхааны ямар байт юм болов? Нойр булчирхааны хувьд болохоор за эхлээл ингээл нэг аюу хэмжээтэй архиулаа гэж бодъё те. Тэнгүүд нойр булчирхаан аль нэг хэсгээр ингээд гэмтэл үүснэ. Гэмтэл нь одоо буцаад зарим нөхөн сэргийдэн, зарим нөхөн сэргээгдэхгүй. Нөхөн сэргээгдэхгүй нь болохоор сорвжилт болоод өөр сорвны дээр ингээд солигдчихдаг гэсэн. Тэр маань буцаад нөхөн төлчихгүй. За тэгээ байжснаа маргааш нь ч юм уу өөгдс ихтэй хоол идлээ. Тэнгүүд дахиад нэг шинэ өөр хэсэг гэмтэж байна. За тэгээ маргааш нь байжснаа одоо хит их өндөр калоритой хоол одоо өсөж үлсэж ирсэн нь идчихлээ. Тэнгүүд дахиад нэг өөр хэсэг ингээд бүх идэв. Тэгэл ингээл гэмтэл яваад байхгүй юу. Тэгэхээр чи ингээл олон хугацааны дараа магадгүй 5 жилийн дараа ч юм уу нөгөө нойр булчирхаан нөгөө холбогч дээр солигдоод үргэлжлэл явагдаад холбогч дээр солигдоод буцаад идэх хэрэггүй болчдөг. Тийм тохиолдолд бол зарим тохиолдолд хавдар руу шилждэг, зарим тохиолдолд үнэхээр нойр булчирхаа үйл ажиллагаа явуулж байгаа болчдөг. Тэгэхээр мэслийн эмчилгээ шаардлагатай болдог. Гэхдээ мэдээж яг нойр булчирхаагүй амьдарч болно. Гэхдээ одоо юу гэдэг маш их одоо ийм эмчилгээ шаарддаг гэсэн. Одоо ер нь бол хиймэл одоо хүмүүс амьсгалын яваас хиймэл аппаратаар ажиллаж адилхан байнга нөгөө имээр одоо тэр функцүүдийн нөхөх юм байна шүү дээ. Тийм одоо нойр булчирхаа одоо өдөрт 1.5 литр шүүс ялгаруулдаг бол тийм хэмжээний фермент байнга уuna гэсэн. Тэгэхгүй бол нөгөө орж ирж байгаа хоол хүнсээ задлж чадахгүй шүү дээ. Бүр бусад эрхтнүүдэд болоод. Тэгэхээр ер нь бол одооноос тэ нойр булчирхаа одоо хамгаалаад тэ. Тэгэхгүй бол ингээд ер нь нөхөх боломжгүй тийм аюултай юм байна. За надад бас асуулт байна. Бас над чи хүмүүс байж магадгүй. Би ерөнхийдөө нэг сартаа нэгээс за нэг удаа ерөнхийдөө нэг 3 хоногийн мацаг барьчихдаг байхгүй юу? Юу ч идэхгүйгээр зөвхөн ус уугаад тэгээ энэ нойр булчирхаанд яаж нөлөөлд юм болов? За яг хаа мацаг барих гэдэг бол одоо шууд нойр булчирхаанд нөлөөлөхгүй гэхдээ мацаг тайлах гэдэг юм чухал байхгүй юу? Одоо 3 хоног юу ч идэхгүй ингээд явж ийснаа за одоо ингээд мацаг дууссан юм чинь хоолоо иднэ гингүүтээ их одоо их калоритой гинт хоолонд өгчих юм бол саяны ярьсан шиг нойр булчирхай маань хитрхи их шүүрэл ялгаруулад тэгээд одоо огцом юм их ачааллаад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр яг мацаг барьсныхаа дараа баг хэмжээгээр тасгаад калори багтай дээрэс нь юм шингэндүү төрлийн хоол хүнс идчихвэл зүгээр гэж үздэг. Ер нь жоохон эмзэг цочронтгой хэрэгтэй юм биш үү? Жоохон юм л цоччих гал ерөөсөө. Тийм учраас за ерөнхий бас энэ нөгөө өглөөний цай уух гэдэг дээр холбогдож байгаа юм биш үү? Өглөөний цай уух говж байгаад өдөр ерөөсөө хүнд хоол идчихдэг. Тэнгүүд нойр булчирхаа маань одоо цочирчдаг. Тэнгүүд эн чинь эргээгээ сөрөг нөлөө өгöd байгаа байхгүй тий. Тийм учраас за ер нь бол бүгдээрээ ходоод гидсэндээ айгу зөөлөн одоо ингээд өдрийг яаж эхлүүлж ямар юм идэхээ бас айгүй анхаарад тийм зөөлөн чанарын айлуулах цочроолохгүй л байх гэдэг нь шүү дээ. Энэ чинь айгүй хордон цочирч байгаа. Тийм. Ер нь бол одоо нойр булчирхааны одоо өвчин нэгэнд одоо өвдсөн хүн бас ямар дэглэнтэй байт юм болоо өдөр тутмынхаа дэг. Одоо ингээд нойр булчирхаан архаг үргэлжлэн онцлогдлоо гэж бодъё тий. За тэгэх юм бол аль болох өөх тос бууруулсан хоол хэрэглэхийг зөвлөдөг. Яагаад тэгэхээр нөгөө өөх тос их хэмжээтэй ороод ирэхээр нөгөө нойр булчирхаа маань төдий хэмжээний шүүрэл ялгаруулад эхэлдэг байхгүй. За мэдээж алкоголын төрлийн бүтээгдэхүүнд бол бүгдийг хорин тий. За тэгээ аль болох өөх тос багтай, шингэц сайтай, ойр ойрхон баг хооллохыг зөвлөдөг. Удаан юм идэхгүй жаад гинт их юм идэхлээр бас цочроодог учраас аль болох өдөрт нэг 5-6 удаа ч юм уу тий баг хэмжээтэй ойрхон хооллоно. За тэгээд калорийн хувьд бол эмэгтэй хүнд бол 1500-аас хүртэл 1500 хүртэл болон түүнээс доош тий. Эрэгтэй хүнд бол нэг 2000 орчим калори болон түүнээс доош одоо хоолнд идэхийг зөвлөдөг. Тийм. Дээрээс нь шингэний хэрэглээгээ нэмэх хэрэгтэй. За тэгээ тамхи татдаг бол мэдээж тамхиа болно. За стресс менежмент хийн гэсэн ийм дэглэмүүдийг баримтлаад амьдрах хэрэгтэй. Тэгээд сүүл асуулт асууж яг нэг хувь хүний хувьд одоо өдөр бол ингээл имлэгт одоо бид нар өмнөх хэмжээс бас адилхан асуусан. Jerry бит хоёр тэгээд ирэхэд танаас бас асууж байв. Таныг өдөр тутам ингээд бас өвчин гэ өдөр олон юм стресстэй харж байгаа. Тэгээд яг хувь хүний хувьд одоо эмчийн хувьд те өөрийгөө яаж ингэж гоё одоо ямар хоббигаар одоо өөрийнхөө одоо имлэгээс жоохон одоо юу гэдэг сэтгэлээ сэрээд вэ? Өдөр тутамдаа өөр юу хийдэг вэ? Өдөр тутамдаа бид нар ч одоо ингээл
ажил учраас ингээл өвчтөе хүмүүс бүгд үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ яг ажиллаад харсныхаа дараа гэр бүлтэйгээ сайхан стрессээ тайлж гин. За хагас бүтэн сайд ингээд аялж зугаалж гин. Тий. Тэгжил одоо стрессээ тайлж гин да. Ерөн стресс багтаа гэсэн нойр болчиход амар сайн. Тийм шүү дээ тий. За тэгвэл нойр булчирхай гэдэг одоо эргэтэн маань ерөөсөө өөх тос болон алкогол бас дээрээс нь тамхины стресстэй тий стресс гээд тэгээд байж байгаад хэд их идэх одоо янз бүрийн хүчтэй хоол хүнсийг одоо хэрэглэх гэдэг зүйлүүдээс шалтгаалж одоо айгүй хурдан цочирдаг тийм эмзэг эргэтэн юм байна. Одоо бас өнөөдрийн маань healthy set бол маань та бүхэнд хэрэгтэй мэдээллүүд дээр хангасан хэрэгтэй мэдээллүүдийг манай эмч маань хүргэсэн гэж найдаж байна. За тэгээд манай болонд хүрэлцээрсэн үнэхээр баярлалаа. За баярлалаа. Одоо үлцэн өдрөж сайн гой өнгөрүүлээрэй. За баярлалаа. Одоо нөгөө цагаан сар болох жаатай холбоотой нэг юм нэмээд хэлчихье. Мэдээж уламжлал баяр учраас одоо үндэсний хоолоо идэнэ. Гэхдээ тохируулж хэрэглээрэй гэж захимаар байна. Өөхт стоол эзний араас алкогол хэрэглэх юм бол нойр булчирхайн цочмог өрсөл үүсэх эрсдлийг маш их нэмэгдүүлж байгаа шүү гэдгийг хүн болго анхаараасай гэж хүсэж байна. Халуун цаа угаарай. Шүү нэрээ одоо цагаан сар одоо Монголын үндэсний баяр болох гэж байгаа учраас хүн болгон сая нэг айлаар ороод нэг 3 бууз салаад идээд арих болсон чи яачлаа гэж байгаа байхгүй. Тийм болохоор хоол хүнсэндээ өөрсдийнхөө биед бас анхаарад одоо энэ болох ч байгаа баяртаа бас өөрсдийнхөө биеийг бодоод анхаарад хоолны зөв зохистой хэрэглээгээ зохицуулаарай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн манай healthy set болонд хүрэлцээрсэн танд үнэхээр баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За одоо бүгдээрээ хэсэг хугацааны дараа эргэн дахиад уулзцгаая.